Сайн байцгаана уу? Ондоо брендийн тамирчин Батмөх байна. За Төмөн машин бүжигнэсийн их хотын хөдөлгөөнд мотоцикл, мопед, скутер, дугуй гэсэн 2 дугуйтай тээврийн хэрэгслүүд маань хамгийн зөв сонголт болоод байгаа. За тийм учраас би та бүхэндээ Италийн алдарт Vespa брендийн мопедыг ревю хийж үзүүлэхээр шийдлээ. It's Signor Vespa. Яагаад заавал Vespa гэж? За автомашинтай зүйрлвэл бенз болон бусад машин гэдэг шиг Vespa болон бусад мопед гэсэн үзэл бодолтой хүмүүс нэлээдгүй олон байгаа. За Италийн алдарт энэхүү брэнд маань 1946 онд Piaggio компани зохион бүтээсэн анхны мопед юм байна. Дэлхийн 2 дугаар дайны дараагаар Европод хямд төсвөр зардлаар бүрдсэн өргөн хэрэглээний тээврийн хэрэгсэл хэрэгтэй болсон бөгөөд үүнийг анзаарсан Piaggio компани анхны зохион бүтээсэн мопедо Vespa хэмээн нэрлэжээ. Ийхүү Vespa маань 1950-ад онд их хотын хөдөлгөөнд хамгийн тохиромжтой унаа хэмээн Европ даяар алдарсан байна. Өнөө цагт Vespa маань зөвхөн мопед гэлтгүү загварын бэлэг тэмдэг их хотын соёл оллоо хөгжин дэвшиж өнөө үед дэвшилтэт технологиудыг шингээн бүр цахилгаан загваруудыг гаргаад байгаа юм байна. За ингээд Италийн алдарт Vespa. За Vespa дундаа 300 GTS Sport гэдэг загварыг сонирхцгаая. За Vespa мопедны маань нэг давуу тал нь гадна талаас харагдж байгаа бүх деталууд маань металл гадаргуутай байдаг. За ингэснээр илүү урт удаан эдлэгээ буюу одоо гэмтэл бэртэл бага авдгаа гэсэн үг юм байна. За энэхүү загвар маань 300cc мотортой. За GTS Sport гэдэг загвар маань юугаараа бусад Vespa-наас өөр вэ гэхээр усан хөрвөөр буюу кулер. За хөрвөлтийн шингийн мотороор явж гин гэсэн үг. За ингэснээр илүү хол замыг илүү урт хугацаанд халалт багтай туулахаар зохион бүтээгчээ. За дугуйны хувьд 12 инчийн дугуйтай хойд ур дугуйны инч ярьцмаар бол ижилхэн хойд дугуй ялэмгүй одоо өргөн болж ирсэн байна. За энэхүү загвар дээр одоо хойд хэсэгт нь бокс буюу одоо өөрийнхөө ойр зургийн юмнуудыг ачдаг хийдэг юм хайрцаг байршуулж болж байна. За урд хэсэгт нь виндшилд буюу салхины хамгаалалт. За тэгээд ер нь бол хэрэглэгчид өөрийнхөө хэрэгцээ шаардлагад тохируулаад хөрснээрээ тоноглож болдог. За энэхүү мопедыг аяллаа журмаар тоноглоод маш хол аялж байгаа хүмүүс бас ажиглагддаг. За бүр кросс төрлийн уралдаанд, мопедны уралдаанд хүртэл орсон юм түүхүүд байдаг. За тэгэхээр Vespa загвар маань ямар ч хэрэгцээнд тохируулаад өөрийнхөө хүснээр тоноглоод ашиглах боломжтой. За одоо хэрэгцээ шаардлага бол нийцсэн гарын аяд даадаг гэдгээр бол бас алдартай. Бас нэг боксыг шийдэж өгсөн байна. За энэхүү хэсэгт бол одоо бичиг баримт жижиг сажиг хэрэглээний зүйлсээ бас хийх боломжтой байна. За энийг онгойлгохын тулд цааш нь ингээд дарахад бол онгоод юм байна. За энэ хэсэг бол багахгүй зай байна. Энд бол одоо багажнуудаа хийсэн байна. За тэгээ ойр зургийн хэрэглээний юмнуудаа хийхэд хангалттай зайтай юм байна. За энэ үлгөр бол 15 кг-ийн даацтай байдаг. Тэгэхээр та одоо гэртээ хүнсээ цуглуулах одоо өөр юу гэдэг юм те ойр зургийн хэрэгцээний юм эндээсээ үлгөөд явах бүрэн боломжтой юм байна. Хэмжээний хувьд бол би 1.80 орчим сантиметр өндөртэй. За би суухад бол үлмийн 2 үлмийн хэсэг бол хангалттай газар хүрж байна. За тэгээд моторын куб сантиметр болон доторх загваруудаас шалтгаалаад бас өндөр нам урт богны хэмжээ багахан зэрэг өөрчлөгддөг юм байна. Баруун талын иржак буюу урт хоромц, за зүүн талын иржак буюу хойд хоромц. За энэхүү мопед маань урт хойд хоромц хоёулаа одоо шингэн хоромцтой. Тэгэхээр ер нь бол ажиллагаа маш сайн л гэсэн үг. За манайхаа мотоцикл мопедтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах хэрэгслүүд буюу хамгаалтын дуулга, каск, за биелийн зам нэмэлтээр өвдөг тохооны хамгаалтыг зүүгээд явхад бол илүүтэхгүй шүү. Каскыг заавал өмсөх ёстой. За ингээд духарч мухраад ойр зур төрөхөд бол бас гайгүй байна уу. Ер нь жоохон хүнд санагдаж байна. Гэхдээ бол эхлээд хөдлөгчөд бол хөнгөх юм байна. За явлаач. За ингээд замын хөдөлгөөнд оролцоод явхад бол хааз бол маш мэдрэг байна. Маш хүчтэй санагдаж байна. За би одоо хөдөлгөөн жоохон сөрөнгөө жоохон хаазлаад үзье. За огцон хүч хурд бол амар биш. Одоо их хотын хөдөлгөөн төвжирэхгүй л гэж юм тээврээр хэрэгсэл унж байгаа шүү дээ. Одоо тэгээд сайхан. Мөр одоо яалтчгүй ингээд төвжирж байгаа машинуудын
голоор эсвэл одоо баруун талаар ч юм уу ингээд тийм л эгнээ үүсгээд авах шаардлага гардаг. За энэ бол яг бодит байдал. За тэгээ хоёр дугуйтай тээврийн хэрэгсэл унж байгаа нөхцөлд одоо бүх мэдрэх тарих маш их ажиллаж явдаг. Тэгэхээр таад маань одоо машины урд дуур хөвгөд хөгшөд нохош юу гэдэг те харагдахгүй гинт гарч ирэх үе. За машинууд маань толондоо харахгүй баруун зүүн дарах үе. За ер нь бол бүх машиныг баруун зүүн дарж магадгүй гэсэн одоо тооцоотой. За тэрийг зогсоож чадах хурдтай замын хөдөлгөөнд оролцоход ер нь бол за Vespa загвар маань унаа явахад бол маш зөөлхөн тухтай байна. Амортизаторын ажиллагаа бол маш гоё тухтай ажилладаг юм байна. За ингээд яг жолоодод явхад бол маш хөнгөн юм байна уу. За энэ 300 загвар маань огцом хурд авалтгүйч бол маш гоё юм байна. За ер нь бол 300-400 cc-тэй байк cruiser юу гэдэг. За тэр мотоциклуудаас бараг илүү санагдаж шүү надад. За энэхүү бичлэгээрээ Италийн алдарт Vespa брендийн 300 GTS загварыг унаж үзэж сонирхлоо. За дараагийн дугаарт та бүхэн маань ямар хоёр дугуйтай тээврийн хэрэгслийг үзхийг хүсэж байна? Комент хэсэгт бичээрэй.